Сайн байцгаана уу үндэс сонсогчдоо 555 555 5555 эдгээр тоонуудын утгыг нумралог болон далд ертөнцийн энерги талаас нь дэлгэрэнгүй тайлбарлан хүргье. 5 тооны гол утга нь өөрчлөлт, эрх чөлөө, адал явдал, сорилт байдаг. 5-ын тооны эрч хүчтэй хөдөлгөөнтэй шин зүйл тэмүүлдэг тоо гэж үздэг. Энэ тоо гарч ирэх нь шинэ боломж, эрсдэл, өсөлт ирж байгааг илтгэдэг. Сонголт хийх, шийдвэр гаргах, зоригтой алхам хийхийг уриалдаг. Сөрөг тал нь тогтворгүй байдал, яруу шийдвэр гаргах, хэд эрсдэлд орох хандлагыг харуулдаг. 5-ын тооны нөлөөлөл нь хувь хүнд өөрчлөлт хийх, шин туршлага хоримтлуулах хэрэгтэйг сануулдаг. Ажил, бизнес шин боломж гарч ирэх магадaltaй гэж үздэг. 55 тооны гол утга нь том өөрчлөлт, хувьсэл, шинэ боломжийг илтгэдэг. 5-ын тооны энергийг хоёр оронгоор харуул, эрх чөлөө, шинэ эхлэл, урагшлах хүч нэмэгддэг. Амьдралд томоохон өөрчлөлтүүд ойртож буйг илтгэнэ. Өнгөрснийг орхиж шинэ зүйлийг хүлээж авах дохой юм а. Сөрөг тал нь хэрвээ өөрчлөлтөнд бэлэн биш байвал айдас, тогтворгүй байдал мэдрэгдэж болдог. Ажил, карьерд гарах нөлөө, ажлаа сулах, ширэн замд гарах магадaltaй. Санхүү мөнгөний урсгалд өөрчлөлт орж болзошгүй. Хайр дурлалд шинэ эхлэл, эсвэл шинэ хүн гарч болзошгүйг харуулдаг. 555 тооны гол утга нь агуу өөрчлөлт, хувь тавилангийн эргэлт, шинэ эхлэлийг бэлэгддэг. 5-ын тооны энергийг 3 оронтой тоогоор харуул, амьдралын нэг үе дуусаж, шинэ үе эхлэхийг илтгэнэ. Эрч хүчтэй хувь заяаны чиг өөрчлөгдөх цаг ирж байна. Хэрвээ амьдралд хүлээж байсан өөрчлөлт ирээгүй бол энэ тоон гарах нь одоо бүх зүйл хөдлөх цаг болсон гэдгийг сануулдаг. Сөрөг талан гинтийн үйл явдлууд явагдаж болзошгүй тул сэтгэл зүйн хувьд бэлэн байхыг сануулдаг. Хувь хүнд нөлөөлөл нь дотоод өөрчлөлт, шинэ амьдралын хэв маяг, ажил, санхүүгийн орчин өөрчлөгдөх, шинэ төсөл эхлэх магадaltaй. 5555 тооны гол утга нь амьдралын том эргэлт, шинэ хувь тавилан, бүх зүйл өөрчлөгдөхийг илтгэдэг. 5-ын тооны энергийг 4 оронгаар харуул, энэ нь асар том өөрчлөлт, гинтийн үйл явдал, хувь тавилан өөрчлөгдөх мөч ойртож буйг илэрхийлдэг. Шийдвэр гаргахад зоригтой, эрсдэл, хүлээж авах чадвартай байх хэрэгтэй. Сөрөг тал нь тогтворгүй байдал, эрсдэлтэй алхмуудыг бодолтой хийх шаардлагатай гэж ойлгож болдог. Нөлөөлөх хүрээ нь хувь хүн өөрийгөө шин төвшөнд гаргах, эрс шинжилэлт хийх, ажил, санхүүгийн хувьд том өөрчлөлт гарч болно. Албан тушаал ахих, бизнес эхлүүлэх гэх мэт ойлгож бас болдог. Эдгээр тоонууд нь эрх чөлөө, өөрчлөлт, шин боломжийг илэрхийлдэг. Тоонууд нь ихсэх тусмаа тэдгээр өөрчлөлтүүдийн хүч нэмэгдэнэ. Хэрэв та амьдралдаа шин зүйл хүсэж байвал энэ тоонуудыг гарах нь сайн дохио. Гэхдээ өөрчлөлтийг ухамсартайгаар хүлээн авч болгоомжтой алхам хийх юм чухал байдаг. Танд хэрэгтэй мэдээлэл түгээсэн бол лайк, subscribe дараад бусдад түгээгээрэй. Мөн сайхан сэтгэлийн комент бичиж үлдээж байгаарай. Баярлалаа.